сайн мэд үзэгчтэй. Та бүхэнтэйгээ уулзах үргэлж сайхан байдаг шүү. Баярлалаа. Энэ 7 хоног засгийн газрууд нь дэд сайдуудаар дүүрэн, бензин колонк нь ойчилсан машинуудаар дүүрэн байлаа. Хэрвээ очир багтай колонк байвал send me location anywhere anytime. Тийм ээ, бензин хомсдож байна, очирч ихтэж байна, дид сайдууд чарн олширж байна, тийм үү? Дид сайд гэдэг дээр их онцгой ярих зүйтэй болоо гэж бодож байна. Зүгээр авээ зүүн үүднээс харах юм бол одоо машин сигналлаа гэхэд дид гэдэг бол түмэн хараад өрөөл дотор нь байдаг шүү дээ, тийм? Тэр сигналны утга зүйд харин дид гэх юм бол уучтар хөшин газ орчих гэсэн санаа байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан дид гэдэг үгэнд их очир байна. Дид гэдэг үг бол байна шүү дээ. Симхэн орч идэх үү? Газ орчих л доо. Эсвэл дид сайд гэх юм бол жохон сайд шүү гэсэн санаа ч юм уу тийм. Дид гэдэг үгэнд их учир байна. Ер нь би бодоод байхад манайхаа би ер нь дид хөдлөгч юм биш үү? Үгүй шүү. Та бол маа нэвтрүүлгийн ирхэм үү? Төшөө болсон хүн. Би бол харин тэний дид хөдлөгч өө. За, энэ 7 хоногийн эхлэл маш гинти юм байлаа. Үнэхээр гинти юм байлаа. Гэтэл тэг сонгоогоор явна гэх болсон. Та нар бүгдээрээ санаж байгаа бах тий. Баг байхад хамаг хувцас өмсөж яг гарах гэж итэл ээж имээ дээр чи хайж байгаа юм чи? Хайж байгаа юм бэ? Гарахгүй чи гэртээ бай. Яг тэрнтэй адилхан мэдрэмжийг цагдаа нар маань өгсөн шүү. Та нар хайж байгаа юм? Давраа явахгүй шүү. Би нөгөө эмнэлэг орох хэрэгтэй шүү дээ. Эмнэлэг дээр очиод юм үзүүлэх хэрэгтэй. Сондгоо юм байж чи юу үзүүлдэг чи? Өглөө гадагшаа нисэх хэрэгтэй шүү дээ. Ямар гадагшаа нисдэг чи? Хайж байгаа юм чи? Утаас сухтаад байгаа юм аа? Тэгс царайлчаад нана байж чи. Яг яаж хүлээж авсан өртөө? Сохто стори гэдэг өглөөсөрөө ичээд устгах шиг. Тэмэд боцсон шийдэр асан да. Ядаж close friends-тэй гэхгүй. Тийшөө энэ шийдвэрийг хараад бас надад сэтгэл төрсөн. Яагаад гэвэл бид нар ерөөсөө бүгдээрээ ангилалд орохгүй болохгүй болсон юм байлээ. Тэг сондгоо гэдэг ангилалтай адилхан байна шүү дээ. Автобусанд зэгцэлдээд яваад сурцсан хүмүүсийг өглөө 90 гар орой автобусандаа зэгцэлдээд яв гэж цагийн заагаад өгчмөр юм байлээ. Тэ? Сурцсан юм шиг сурцын яах юм те? За эсвэл тог тасардаг айлуудыг бол шүү дээ. Өдөр битээ гэртээ ирээ. Тог ирэхээр орой гэртээ ор гэдэг ч юм уу те? Эсвэл одоо цэцэрлэгийн суглаанд хүүхэд нь одоо орж чадаагүй хүүхэд нь гэрээс гарахыг хориглоо гэдэг ангилалд оруулдаг ч юм уу те? Ингээд бүгдийг ангилчмаар юм байлээ те. Үнэн шүү бас. Ер нь ард түмжсэн гид шийдвэр гаргадаг болмоор байна. Сондгоо өдрөд татвараас чөлөөлөгдөө бид нар сондгоо өдөр. Өнөөдөр тэгшүүдрэг учраас дүүрэг хамаарахгүй эмнэлэгт үзүүлнэ бид нар. Сондгоо өдөр автобусаар өнгөө явнаа. Тэгшүүдөр баримт дутуу байсан ч төрийн үйлчилгээ авнаа өөр яриа байхгүй. Сондгоо өдөр даргын өрөөнд ямар ч цаг авахгүй орно. Тэгээд тэгш сондгоогоор биднийг ялгаж байгаа юм чи тэгшүүдөр ардын намынхан сондгоо өдөр ардсан намынхан ч гэдэг юм уу те? Нийс тийм нам байдаг л гэхгүй. Нийс хотын явган хүний зам дээр 1600 орчим гэрлийн шам байрлуулсан байсныг буцааж холдуулах ажил 1 жилийн хугацаанд үргэлжилж байна гинэ. Та нар мэдсэн үү? 1600 шонштэй явган хүн таалагдах болгонд нэг одоо шон таалагддагаараа одоо явган хүний зам дээр Монгол улс Улаанбаатар хот нэгт чигсэж байгаа байхгүй тийм? Бас амар юу? Тийм шүү. Гэхдээ энэ бас ач холбогдолтой. Ягаад гэх юм бол амьдрал гэдэг бол дандаа саад мартааг л туулдах тийм л амьдрал байдаг штэ. Тийм болохоор одоо энэ бас хүмүүнлэгийн ач холбогдолтой, өмнөийг ойлгуулах ач холбогдолтой. Ягаад гэх юм бол зүгээр ингээд гудамжны явгууны замаар явсаар байгаад одоо хүрх газараа шууд хүрчихгүй шүү гэсэн санаа штэ энэ чи тий. Заавал нэг юм мөргөх ёстой. Заавал нэг саадыг дамжиж гарах л ёстой. Тийм учраас амьдрал ойлгуулж байгаа тийм болов гэж бодож. Хоёрдугаар эдийн засгийн бас ач холбогдолтой. Энд юу гэхээр вэ штэ. Яг ном гормын дагуу замынхаа хажууд тавьчих юм бодож чинь дараагийн тендер байхгүй болчих. Тийм болохоор явгууны зам дээр шонгийн модоо тавьж байгаа нэг тендер. Дараад нь жоо өргөжлүүлж байгаа нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүсийн тэр чинь шонгийн модоо тавиад дахиад дараагийн тендер үүснэ. Ингээд ерөнхийдөө нөгөө 3 шатны шүүх гэдэг шиг 3 шатны тендерийн дараа шонгийн мод бол байраа эзлэх болно. Одгоо бүгдээрээ дугуун зам дээр шонгийн мод байж байгаа юм бол гайх хэрэггүй байна. Love me tender, love me true шиг. Чи бараг манай тендерчдийн дуу юм биш үү? За, тендер гэснээс Нами булс жижиг дунд үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогыг Монгол улсаас судлах гэж ирсэн гинэ. Одоо сургамж авах гэж ирсэн байлгүй дээ, тий?
Ингэж болохгүй шүү гэдэг манайч бас үнэхээр сургамжтай болстой. Тэрнээс гадна байгууллагуудын дансыг зарцааж мөнгийг нь татаж эхэлсэн. Доторхын цайны цагаараа муушигдангаа дансан цац арн нот. Тэгээд хот, тэгээд дараа нь хот фот орно. Дансыг нь хаачлаа. Дотороо түл гэдэг чи одоо утсыг нь унтраачаад ягаад утас авахгүй юм бэ? Гэдэг нь оролт яг адилхан шүү дээ. Төлхөөрийг нь хураачаад ягаад гэртээ орохгүй юм чи? Энэ оронд дэлхийдээ 3i Atlas гэдэг солир хамгийн ойрхон зүүж өнгөрлөө. Солир болохоор тэгээд зөрөөд өнгөрчлөө л дөө. Доллар байсан бол бараг онох байсан юм шүү. Айхтар нэр өгсөн байгаа шүү те. Хүн чанаргүй нэр өгсөн байгаа шүү. Хүн чанар гэсээс нэрээ хүн намын дарга 2028 оны сонгуульд 32 суудлаа авна гэж мэдгдсэн байлээ. Өөрийгөө одоо хар машин гэж бодсон юм болов. Яг альсийн хэлээгүй л дээ. Тэр хүн тийм л дээ. Тэгээ зүгээр сонгуулийн хар автомат машины тухай ярьж байгаа шүү. Гэтэ бас л өөртөө итгэлтэй шүү. Энэ тоногт Үнэн ба Зөв намынхан анх удаага хамгийн анх удаа үнэн ба зөв юм хэллээ. Тэр нь одоо өөрийнхөө насыг хэлсэн явдал байлаа. Тэ царайг нь харахад зөрөөд байгаа байхгүй. Худал ба буруу нам гэдэг нь үнэхээр харагддаг шүү. Байгууллагуудын шинэ жил ирж байгаа. Тэгээ артистууд маань улам универсал болох хэрэгтэй болсон. Яг бол шинэ жилийн төсөв багасаад хөтлөгч болон хамтлаг дуучид үнэхээр өрсөлдөөнтэй энэ зүүн одоо өвлийг өнгөрөөж байна. Энэ завшааныг ашиглаад зарим нэг хүмүүс мэрэгчлээ солиод cover хөтлөгч болж ах шиг байна. Ой. Ямар их төсөвтэй шинэ жил байгаа вэ? Та нар хараарай хүмүүс. Ай. Одоо шагнал авч байгаа бренди болог. Ай. Уран бүтээлчд маань 3 хүний ажлыг нэг хүн хийж яхад төрийн албаныхан нэг хүний ажлыг 3 хүн хийх жишээний дэд хөтлөгч, дэд хамтлаг гэж гарах хэрэгтэй юм хайшаа. За тэгээд хамгийн гэгээлэг мэдээг дуулгахад монголчууд ой тогтоолтын дэлхийн аварга олсон байна. Тэр хүүхдээс сүүлийн 4 жил улс оронд юу болсныг санаж гинөө? Тэгвэл ард түмэндээ сануулаарэ гэж гуймаар байна. Шоу мартдаг цаг болоо энэ бол Tonight Show баярлалаа.